За 58. Спираль гэдэг чинь одоо эргэлдэх гэсэн үг. Эргэлдэх анхны тоонууд. За энийг нэг өмнө нэг хийжсэнтэй нэгээс эхлээд тэг ингээд баруун тишээ нэг явснаа ингээд тойрчдөг шүү дээ. Тэгснээр баруун тишээ нэг яваад дахиад ингээд тойрогддог те. Баруун тишээ нэг яваад тойрогддог. За нэг юм square spiral буюу квадрат спираль гэх юм уу та. Ингийн тооны нэг үүсгэлтэй. Тэнгүүдийн булангууд дээр байгаа энэ таанууд нь анхны тоо байх тохиолдлыг авч үзээд байна л та энд. Тэнгүүд яг энэний хувьд 13 юу вэ? Булангийн тоо байна тий. Нүлээ. Дигнал 13 дигналын тоо байгаагаас нэг орж байгаа юм шүү дээ. Дигнал та. Орно шүү дээ дигнал та. 8 7 тэгээд 6. Тэгээ 13-аас 8 нь анхны тоо байна гинэ. Тэр нь болохоор ойролцоогоор 62% буюу 62% байл гэж хэл та. Тэгээд дахиад нэг тойрчих юм бол тал нь 9 болчих юм ба шүү дээ. Одоо бол энэ тал нь 7 байгаа шүү дээ. 1 2 3 4 5 6 7. Дахиад нэг тойрох юм бол талынхаа нь 9 болчихно гэсэн. Тэгээ нэг ингээд давтаал яваад байвал давтаал яваад байна. Тэгээд анхны тооны давтамж нь анхны тооны агуулмж нь гэх юм уу. Дигнал дахь тоонууд энэ дигналд байгаа тоонууд дахь анхны тооны агуулмж нь хизээ 10%-аас бага болох вэ гэнэ. Ямар юм урттай үед те. Ямар урттай болцсон байх үед дигнал дахь тоонуудын анхны тооны агуулмж нь 10%-аас бага болох вэ? Агуулмж юу? За яах вэ? Тэгэл хэлчихье. За нэг зөвшөөд бараг бай болчих болно төө. За манай талын өстэй тоглоё. Сайд нь за талагч нэг байгаа. Нийт хэдэн тоо болоо. Дигналынхаа нэг тоог олцсон байгаа шүү дээ. Нэгийг. За тэгээд өөр юм хэрэгтэй юм. Анхны тоо тэг ба. Спрайм оруулж ирнэ.
Энийг л авчаа. Энийг авчих нь. Энийг л авчаа. Тэгвэл тал маань одоо хэдээр нэмэгдэх вэ? 20-оор нэмэгдэж шүү дээ. Тэгээд би 4 удаа давтана. За тэгээд татаас асах нэгийг нэмнэ шүү дээ. За нэг дээр 20-ыг нэмнэ шүү дээ. Үлээ. Энэ мангар чинь буруу таарч шүү дээ. Яд ямар ялгаатай юм бэ те. Энэ шиг зоош нь тамаагүй шүү дээ. 20-ыг нэмэл 20-ыг нэмэл 20-ыг нэмэл 20-ыг нэмэл те. Одоо хэд дээр байгаагаа бичих юм те. Нэгээр байгаа. Тэгээ одоо дээр нэмэх нь тэнцүү талаас асах нь нэг. Тэгээд хэрвээ S prime тоол prime нэмэгдүүлээд байна те. За тэнгуүтэй хэрвээ хувийн яаж гарах вэ? 10%. 10% гэдэг чинь гэсэн үг шүү дээ. 10% гэдэг чинь нийт болон prime байгаа шүү дээ. Нийт prime 2 байгаа шүү дээ. Prime-ийг үүсгэх нь 10. За нийтээс бага байвал 10%-аас бага гэсэн үг шүү дээ. Зөв. Ингээл үзчихэ. Prime-ийг үүсгэх нь тэгээд бэвэл зогсоо гарч шүү дээ. Бэл болохтой. Зооргоо давталт болчихсон аа. Гайгүй шүү дээ. Би нэг юм нэмэхээ марцчихлаа да. Одоо шээ. Талаа хэлээд. Балай. За хувийн нийтийг баах нь prime нийтийг үлчгэн үлээ. Prime-ийг үлчгэн 100 баах нь нийт. Юу вэ? Prime-ийн тоо ингэж их нэмэгдэх юм уу?
энэ дээр алтан ч гэж аахгүй л та. Юу болох вэ? Сонирхолтой болох нь шүү дээ. 320 муу гараад байгаа юм биш үү? Би нийтээ нэмэгдүүлэх байгаа юм биш те. Тэгж л таар. За 60 мар байснаа. 7 дээр 62. Над дээр бол 61 гэж гараад байгаа тийм. Алдахгүй хаа. Гайгүйц. Амжирга 241. Гарцсан шүү. Яг энэ хоёр томьёо ялгаатай л та. Энэ амар алдаатай томьёо. Энэ бол яг үнээр яг 10% бага хувь ягаад ч нийтдээ хүрэхгүй гэсэн. Аз итлээ 50 58 болчихсон шүү.